Дэсний дотроо 2,550,994 төлөөд 3 төрлийн дөрөвдий эзэн Пати 642 литрээр оролцсон 3-аас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Догор даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синийг телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын зэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. Цаавцхан үзэгчдээ та бүхэнд энэ орой мэндийг хүргэе. За, Синийг телевизийн үндэсний лотерей нэвтрүүлгийг та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Манай нэвтрүүлэг үндэсний лотерейгоос 1-р, 3-р, 5-р өдрийн 17 цаг 30 минутаас та бүгдд шууд хүрж байгаа. За, яг маргааш нь буюу 2-р, 4-р хагас өдрийн 11 цаг 50 минутаас та давталтыг нь хүлээн авч үзэх боломжтой байна. Манай нэвтрүүлгийг үзнээр та бооцоогоо 500, 1000, 2000 дахин үржүүлж авч байгаа хүмүүсийн бодит гэрчин болж болно. За, мөн дээрээс нь 50 сая төгрөгийн эзэн ямар тооны ард нуугдж байгаа гэдгийг гэрчин болох болно. За, мөн дээрээс нь хамгийн өндөр буюу 120 сая төгрөгийн эзэн ямар тооны ард нуугдж яаж тодорж байгаа гэдгийг гэрчин болох болно. Хэрвээ та үндэсний лотерейгоор тоглох юм бол ойлгосон баг тийм ээ. За, ингээд дөрөвдигийн 3-р зэргийн хонжуурыг хамгийн түрүүнд бүгдээрээ хамтдаа тодруулъя. За, саяхан ингээд ярьж ирсэн үлдээцнээ үргэлжлүүлээ. Хэрвээ та үндэсний лотерейгоор тоглох юм бол өөрийнхөө бооцоо 500, 1000, 2000 дахин үржүүлэн авах боломжтой. Мөн дээрээс нь 6 дийгээр тоглоод танд 60 тооноос 6 бөмбөлгийн тооны дарааллыг нь алдалгүй зөв тааснаар 50 сая төгрөг хожих тэр боломж танд байгаа. За, мөн дээрээс нь 42 бөмбөлгнөөс эхний гарч ирэх 6 бөмбөлгийг дараалал харгалцахгүйгээр яг зөв таах юм бол та 120 сая төгрөгийн эзэн болох ийм боломжууд байгаа. Хэрвээ та тоглохгүй бол ингээд гэрч болоод телевизээ үзээ суугаад байна шүү. За, дөрөвдигийн 3-р зэргийн хонжуурын эхний 2 тоо гарч ирсэн байна. 5-1. За, та манай үндэсний лотерейг анх удаа телевизийнхаа эфирийг харж байгаа бол дөрөвдигийн 3-р зэргийн хонжуурын 4 тоог дараалалаар нь яг зөв таах юм бол та өөрийнхөө бооцоог 500 дахин үржүүлж авах юм шүү. За, 3 дахь нь тэг гэсэн тоо байна. 3 дахь нь тэг. За, хамгийн сүүлийнх нь 4. За, энэ дотор эргэлдэж байгаа бөмбөлгнүүд бол тэгээс 9 хүртэлх цифр тус бүрээс 4 бөмбөлөг байгаа. Ингээд 40 бөмбөлөг эргэлдээд за, эндээс яг 4 бөмбөлөг нь яг одоогийн байдлаар гараад ирлээ. Тэгэхээр та энэхүү борлуулагч нараас энэхүү хуудсыг аваад өөрийн одоо яг энд харагдж байгаагаар бол та 8 хувилбараар оролцож болно. Хувилбар тус бүрдээ та 500 төгрөгийн бооцоо тавина. Тэгээд хэрвээ таны хувилбар өнөөдөр таарсан бол танд баяр хүргэе. За, хэрвээ таараагүй жоохон гомдолтой байвал тун удахгүй 2-р зэргийн хонжуур, 1-р зэргийн хонжуурыг тодруулна. Энд бас таны бүгэлсэн та хүчинтэй шүү гэдгийг дахин сануулгад тун таатай байна. За, ингээд 4-ийн 3-р зэргийн хонжуурын 4 тооны дараал 5, 1, тэг 4. Яг дарааллын дагуу зөв таасан байх ёстой гэдгийг та санаарай. 5, 1, тэг 4. За, яг энэ тоог та зөв бүглөөд тэгээд таагаад одоо жинхэнэ аз хэмэрчин сайхан одоо таарсан бол та өөрийнхөө бооцоог 500 дахин өсгөж авах нь шүү. За, одоо бүгдээ хамтдаа дөрөвдигийн 2-р зэргийн хонжуурыг тодруулах гэж байна. За, 2-р зэргийн хонжуур бол яг явах дараалал тодруулах одоо зарчим нь бол яг адилхан. Гэхдээ нэг юм өөр, ганцхан юм өөр. Хэрвээ та энд гарч ирэх 4 бөмбөлгийн тоог нь алдалгүй яг зөв тааж чадах юм бол таны тавьсан бооцоо 1000 дахин өсөх юм байна. Хамгийн багаар нь бодъё. 500 төгрөгийн бооцоо тавиад таны бүгэлсэн 4 тоо энд таарах юм бол та өөрийнхөө бооцоог буюу 500 төгрөгөө 1000 дахин өсгөж авахаар та 500 мянган төгрөгтэй болж ирэх гэсэн үг байхгүй юу? За, 4-3. Дараагийнх нь энэ 6 юу 9. За, анхааралтай харъя. 6 байна. 4-3-6. Тэгэхдээ та нэг юмыг санаж аваарай. Одоо яг иймэрхүү төрлийн тоглоомноос гинтийн ашиг одоод хонжуур ингээ хожчих юм бол 40% нь
татварч явдаг гэдгийг ерөөсөө бити мартаарай. Тэгэхээр нөгөө 500 чи хэд болох нь бодоод үзнэ тийм ээ. За ингээд 4-ийн 2 дугаар зэргийн хонжуур 4 3 6 2 4 3 6 2. За яг ингэж бүгэлсэн хэн нэгэн байвал өөрийнхөө бооцоог 1000 дахин өсгөж аавна. Бооцооны хамгийн бага нь бол 500 төгрөгөөс эхлэх юм байна шүү. За ингээд 4-ийн 1-р зэргийн хонжуурыг тодруулъя. За хэрвээ таны бүгэлсэн тоо 3-р зэргийн хонжуур, 2-р зэргийн хонжуур дээр таараагүй бол одоо танд нэг боломж үлдсэн. Тэр нь юу вэ гэвэл 4-ийн 1-р зэргийн хонжуур. Та яг энэхүү бооцооны одоо хувилбар дээр тоогоо бичээд нэг тоогоор 3 удаа тоглож болно гэсэн үг. Тэгэхээр юу вэ гэвэл 4-ийн 3-р зэргийн хонжуур дээр таны бүгэлсэн тоо хүчинтэй, 2-р зэргийн хонжуур дээр мөн хүчинтэй, 1-р зэргийн хонжуур дээр мөн хүчинтэй. Нэг тоогоор 3 тоглолтод оролцоно ш. За 4-ийн 1-р зэргийн хонжуур нөгөө хоёроосоо бас нэг ялгаа бий. Нэлээд том ялгаа бий. Тэр нь юу вэ гэхээр та хэрвээ таны тоо ингээд энэ дөрүүлээ таарчих. Дарааллын дагуу яг таарсан бол та бооцоогоо 2000 дахин үржүүлж авах юм байна. 1000 төгрөгийн бооцоо тавилаа, 4 тоо таарлаа. Хэд вэ? За 12 70 гэсэн тооны хослол байна да. За ингээд 4-ийн 1-р зэргийн хонжуур ийм гарч ирсэн бөмбөлгнүүдийн тоо яг дарааллын дагуу анхааралтай сонсож байгаараа зураглаачийн дуранд бол тоонууд наашаа цаашаа эргэлдэж жоохон танихад хэцүү болвол би хэлээд үгүй танд 1 2 7 тэг 1 2 7 тэг гэсэн ийм дөрвөн тоо байна да. За ингээд энэ дөрвөн тоог азтай байгаал, хямртай байгаал, яг тэр цаг мөчтөнд таараад зөв бүгэлдсэн л байх юм бол тэгэл хэрвээ одоо 500 төгрөг. За 1000 төгрөг өөр нэг хувилбараар оролцоод тэр хувилбар чинь таарчингууд тэгэл сав гэж 2 сая төгрөгтэй болох юм шиг. Гэхдээ 800 мянган төгрөг нь улсын татварт яваад цаана сая 200 мянган төгрөгтэй. Тэгтэл бодод үзтээ 1000 төгрөгөө сая 200 болгож авах боломж одоо тийм олон байхгүй хаа. За ингээд 4-ийн тоглосон бүх хүмүүст бүгдэнд нь баярлалаа. Үргэлжлүүлээд нэвтрүүлгээ үзээрэй. За ялангуяа 6D тоглож байгаа хүмүүс дэлгэцэнд анхаарлаа хандуулаарай. За анх удаа үзэж байгаа танд би 6D-ийн учрыг танилцуулаад өгье. Энэ 60 бөмбөлөг байгаа. Ямар 60 бөмбөлөг байгаа гэхээр тэгээс 9 хүртэлх цифр тус бүрээс 6 ширхэг тоо агуулсан бөмбөлгнүүд бий. За тэгэхээр нийтдээ 60 бөмбөлөг. Гэхдээ би зөв тайлбарласан байгаа. За ингээд эндээс 6 бөмбөлөг нь гарч ирнэ. За энэ 6 бөмбөлөгний гарч ирэх дарааллыг нь яг зөв таасан тэр хүн 50 сая төгрөгийн эзэн болох юм шүү. За одоогийн байдлаар 4-3-гээ гараад ирсэн байна. Дараагийнх нь 1 байна. За эхний 3, эсвэл сүүлийн 3, эсвэл эхний 4, сүүлийн 4, за эхний 5, сүүлийн 5, эхний 2, сүүлийн 2 гээд яг дарааллыг нь зөв таасан дагуу бас одоо хонжуур байгаа. Жишээлбэл за одоо 8-ыг оролцуулаад 4, 3, 1, 8 гээд яг энэ дарааллыг эхний 4 тооны дарааллыг зөв таасан бол та хэд үлээ? 150,000 төгрөг. 150,000 төгрөг. Тэгвэл та тоглохдоо 550 төгрөгөөр тоглоно гэдгээ бити мартаарай. За тавдах нь. За хэрвээ яг энэ 5 тоог дарааллын зөв таасан бол та сая 500,000 төгрөг олж байна. Гоё байстай. За 4, 3, 1, 8, 2. Хамгийн сүүлийнх нь 2 байна. Хамгийн сүүлийнх нь 2 байна. За. Би олон нөгөө математикчдад хандаж нэг юм хэлмээр байгаа шүү. Яг энэ 60 бөмбөлөгнөөс 6-ыг нь гарч ирээд ингээ магадлалын онол монлоор тоолох юм бол бас нэлээд тэдэн мянгад 100 мянгад яасан ийсэн гэдэг нэг тийм тоо гарах бах. Тэгэхээр эрхэм хүндэд математикчдаа математик жоохон хойш нь тавиад өөрийнхөө азыг бас үзээрэй, тийм ээ? Математикаар бодох юм бол энэ бол бас жоохон зовлонтой одоо хэд үйдий хэдэн мянгад нэг таарна маарна гэсэн юм байгаа. Тэрнийх нь нэг нь та таарах юм биш. Азтай хиймэртэй яг иймэрхүү тоглоом азтай байдаг хүмүүс л бас тоглоод үзүүл. За, одоо үгээр яах вэ? Нөгөө 6 тоогоо танилцуулъя. 6D-ийн
60 бөмбөлөгнөөс өнөөдөр цойлж гарч ирсэн 6 бөмбөлөг энд байна. За гарч ирсэн бөмбөлөгнүүдийн тоонуудыг дарааллын дагуу танилцуулъя. Анхааралтай сонсоорой. 4 3 1 8 2 2 4 3 1 8 2 2. За яг энэхүү 6 тооны дарааллыг нь алдахгүй зөв энэхүү хуудас дээр бүгэлсэн танд баяр хүргэе. Та 50 сая төгрөгийн эзэн болж байгаа шүү. Тэгээ би хоосон хүндэл хэлээгүй байгаасаа л гэж бодож байна. Тэгээ 50 сая төгрөг бол одоогийн байдлаар 6-7 сарын хугацаанд явж байгаа бол манай нэвтрүүлэг те. Одоогийн байдлаар бол тодорхойгүй байгаа. Гэхдээ тоглоод олон тоглоод байх юм болч бас таарна. За ингээд 6-ны энэ хүрээд өндөрлж байна. Харин одоо өнөөдрийн хамгийн өндөр ер нь бол үндэсний лотерой за бүр цаашлаад ингээд хэлэх юм бол Монгол улсын нутаг дэвсгэрээр явж байгаа иймэрхүү төрлийн тоглоомнуудаас хамгийн өндөр хонжуурыг нь танд амлаж байгаа. Энэ бол 120 сая төгрөг. Энд нийтдээ 1-ээс 42 хүртэлх тоог агуулсан 42 бөмбөлөг байгаа. За энэ 42 бөмбөлөгнөөс 7 бөмбөлөг нь гарч ирнэ. За энэ 7 бөмбөлөгний хамгийн ихний 6 бөмбөлөгний тоог нь дараалал харгалцахгүйгээр ихний гарч ирэх 6 бөмбөлгийг л таачих юм бол танд 120 сая төгрөг өгье гэдэг. За эхнийх нь 37, дараагийнх нь 3. За 2015 онд манай нэвтрүүлэг 7 сараас өксүүлээд 12 сарыг дуустал явсан, 1 сарыг дуустал явсан, 2016 оны 1 сарыг дуустал. За энэ хугацаанд бол яг энэхүү jackpot 120 сая дээр бол 30-тэй тоонууд айгүй олон гарч ирж байсан. Ер нь бол хамгийн багадаа 2, за тэгээд ер нь 3, 4 гарч ирж байсан. Тэгээд 2016 он гарснаар бол тэр гарч ирэлт бол жаахан багасаад байгаа. Гэхдээ өнөөдрийн байдлаар та харалтаа анзааралтаа 37 гараад ирсэн байна, 35 гараад ирсэн байна. 30-тай тооноос шүү. За 37, 3, 19, 35, 2. За бас их тийшээ өсөрсөн тоонууд байна тий. 35 гарч ирээд 2 гарч ирээд. За одоо 6 дахь бөмбөлөг ямар бөмбөлөг байх нь вэ? Энэ бол 120 сая төгрөгийг баталгаажуулж гарч ирнэ. Хобаа 13. За өнөөдрийн бонус бөмбөлөг. Боёо өнөөдрийн 25 дахь бөмбөлөг. За энэ машинаас гарч ирж байгаа 7 дахь бөмбөлөг. 1 гэсэн дугаартай. 1. Яа. Тоглолт маань энэ хүрээд өндөрлж байна. Гэхдээ өмнө гарч ирсэн 7 бөмбөлгийнхаа тоог нь та бүхэнд нэг хэлээд үгүй. Түрүүн би хэлсэн хараа биз? 30-тай тоо ер нь 2-оос дээшээ л гарч ирдэг гэж. Тэгээд 37 гараад ирсэн байгааг харж л байгаа л баг. Тэгээ бас их сонин 1 2 3 гэсэн дараалсан тоонууд бас гарч ирж за арай өөр юм хэлчихсэн биш бай. За ингээд 7 бөмбөлгийг анхааралтай харж байгаараа бас сонсоорой. 37 3 19 35 2 13 өнөөдрийн бонус бөмбөлөг 1 гэсэн бөмбөлөг байна. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт анхаарлаа хандуулсан мөн дээрээс давсан бүх хүмүүст бүгдэнд нь баярлалаа. Хэрвээ үзэж амжаагүй бол та 11 цаг 50 минутаас манай нэвтрүүлгийн давталтын үзээр хэрвээ яг энэ тоонуудаа дахиад нэг шалгахыг хүсэх юм бол тун удахгүй онлайнаар одоо Facebook хуудсанд орчин. Тэгээд танд амжилт хүсье. 3 дахь өдөр уулзлаа. Баяртай. Үндэсний дотроо 2,550,994 төлөв 3 төрлийн 4 дийц пати 642 литрээр оролцсон 3-аас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Догор даваа тавг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синийг телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.